ТV нэмтлээс сурчлах групп яг одоо Баян шөнийн хөтлийн эдэрчүүд тэгэхээр Улаанбаатар хотод яг одоо 23 цаг 30 минут болж байна. Тэгэхээр энд яг эргүүлэр гараад шөнийн төлөөр явж байхад бол энэ ч ингэж замтэр осол гарсан ийм байдалтай байна. Тэгэхээр жолооч та бүхэн анхааруулхад за бас хөдөлгөөнд оролцож байх үед хурдаа сааруулж хурдаа төрүүлж явуулж гэдэг анхааруулхан за энд яг мөргөлцөө хоёр машин бол нэг нь замын гол дээр ирсэн нөгөөт нь замаас гараа явсан ийм байдалтай байгаа учраас халтрага гулгаа ихтэй байгаа энэ үед жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд анхаарал тавьж хурдаа зохицуулж оролцооч гэдгийг ТV нэмтлээс анхааруулах байна. Дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна. Тиймээс жолооч нар та бүхнийг замын хөдөлгөөнд оролцох үедээ маш болгоомжтой оролцох хэрэгцээ шаардлага их байна хэмээн уриалах байна. За Монгол хүн хурдан явж ирвэ биш, сайн явж ирвэ хэмээн мэдлэгээ. Тэр нь ч учиртай юм. Мөн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд маш өндөр анхаарал хандуулж өөрийгөө болоод өрөөлийг бодох сэтгэлтэй байгаасаа гэдгийг хүсэж байна. За та бүхний дээр харсан ослын газар дээрээс үзэхэд замаас гарчихсан байгаа тээврийн хэрэгслийн тухайд дугуйны хэн бараг арилжчихсан үйл ялэг гулгаанд л яваад өгчмөр харагдаж байлаа. Харин замын голд тэгнэд зогсчихсан дэрэг замын эргэх ёсгүй хэсэг дээр эргэлт хийх гэж байсан юм шиг дүр зураг харагдаж байна. За гих мэтчлэнгээр жолооч иргэд та бүхэн маань аль аль талдаа анхаарал болгоомж өндөр байж хариуцлага ухамсарлах нь зүйтэй гэдгийг шүнэдэл боломжилж байна.